За өдрийн мэнд Занга аудио бүгд хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр мэдээлэлээр би та бүхэндээ цаазаар авах ялын тухай тодорхой хэмжээний мэдээллийг хүргэе гэж бодлоо. Тэгэхээр энэ цаазаар авах ялыг 2015 он гэхэд бол нэгдсэн үндэсний байгууллагаас байгууллагын гишүүн 193 орноос 160 орн цаазын ялыг бол зогсоосон байдаг. Харин одоо 2022 оны байдлаар бол цаазын ялыг хатсан орны тоо 108 болж өссөн үдтэй байгаа. За зарим нэг улс орнууд бол онцгой тохиолдолд цаазын ялыг авч хэрэгжүүлэх хэвээр байгаа. Энэ цаазын ял нь хуульчилсан ардлага гэж үзсэн учраас ихэнх улс орнууд бол энэ цаазын ялаас ингээд татгалзсан байдаг. Та бүхэн ингээд кино ном зохиол дээрээс харж ирсэн бол тухайн хүнд ингээд цаазын ял ингээд тэгээ ногоон бүсгүй кинон дээр үргэлж гардаг шүү дээ. Хоёр охины амь насыг хороосон ингээд тухайн өнгөт арьсанд ингээд цаазаар авах ялыг өгсөн байдаг. Гэтэл тухайн энэ хар арьстай маань ямар ч гим хийгээгүй ийм хүн болж таарсан. Тэгэхээр энэ мэдчлийн олон хүн хэлбэлдэж амнаас алддаг учраас хуульчилсан алдлагыг зогсооё гэдэг улс орнууд орнууд бол ингээд нэгдсэн байдаг. Тэгэхээр энэ цаазаар авах яд нь одоо тодорхой маш олон төрөлд байдаг. Дүүжлэх, буудах, толгойн завчих, хорт хийнд ингээд угаатуулж чадах, мөн цахилгаан сандал дээр суулгах гэх мэтчлийн олон төрлөөр цаазын ядыг бол ингэж авч гүйцэтгэх юм л та. За ингээд та бүхэндээ хамгийн аимшигтай энэ цаазын ядуудыг маш эртний үед хэрхэн яаж гүйцэтгэжсэн талаар та бүхэнд тодорхой мэдээлэлийг хүргэе. За тэгэхээр бяцалж ялах энэ цаазын ядыг бол гүйцэтгэдэг гэсэн юм байна. Одоогоос бол 4000 жилийн дээр эртний Ром улсад ямар нэгэн ялтын гинт хэрэг хийсэн этгээдийг хүнд том чулуугаар ингээд даруулж тарчлан хороодог байсан юм байна. Тэгэхээр тухайн хэрэгтэй ойролцоогоор 50 орчим минут ингээд тарчилсны дараа хамаг биеийн бяцраад амь насаа алддаг байсан. Энэ бол харигс цаазын ялны төрөл бол ингээд орчин тухайн бол чулууны тухай гэх юм бол 400 орчим килограмм жинтэй ийм том чулуугаар ингээд даруулдаг байсан байна. Мэдээж 4000 жилийн тэртээ эртний Ромын үед тэгэхээр тухайн хүмүүсийн жин биеийн энэ байдал бол тургай тийм хүмүүс байдаг гэсэн. Тэгэхээр тэр хүн дээрээс ингээд 400 кг чулуу тавина гэдэг чинь тарчлан авч байгаа юм бас нэг хэлбэр л дээ. За энэ утгаараа бас одоо аимшигт цаазын ялын төрөл бол орсон байдаг юм байна. За мөн зарим нэг улс орнуудад бол өндөрөө сонгох энэ цаазын ялыг авч хэрэгжүүлдэг гэсэн юм байна. Одоо маш өндөрөөс тухайн гинт этгээдийг гинт хэрэг үйлцэн этгээдийг өндөрөө сонгодог гэсэн юм байна. Энэ унах явцдаа маш өндөрөөс юм яагаад гэвэл унаад шууд амнаас алддаг байсан. Мөн дунд болон баг төвшний өндөрөөс ингэж бас унагдаг байсан юм байна. Тэр нь яадаг вэ гэхээр хэрвээ дундаас буюу баг өндөртэйгээс унах юм бол тухайн хүн биеэрээ гинтэж хохирох, эрүүл мэндээр хохирох, ингээд тарчил зовж байгаа юм өгдөг байсан юм байна. Тиймээс энэ цаазын ялыг маш хурдан гүйцэтгэхийн тулд тухайн хүнийг маш өндөрөөс унгаж амь насыг ингэж хороодог байсан юм байна. Энэ цаазын аимшиг цаазын ялын бас ингээд хоёр дээр орсон байгаа юм. Эрүүдэн хорох гэж. За энэ 18 дугаар зууны үед эртний Ром улсад гинт хэрэг хийсэн нүгэлтнийг бол одоо намжлуулж одоо бузарыг найруулахын тулд хэрэгтэй хоолойг амьдарна гэж тэрчиж байсан юм. Дараа нь хүнд том алхаар одоо зохиж хороодог байсан гэж төгс судлалт ингэж бичигдэж үлдсэн байна. За тэд бол үүнийг хамгийн ариун үхэлд ингэж тооцдог байсан хачирхалтай мэдээлэл бас энэ дээр ингэж тавигдсан байна. За энэ мөн аимшигт энэ цаазын ялын төрөлд амтнаар бариулах энэ цаазын ял орсон байна. Тухайн яагаад амтнаар бариулах вэ? Манай эртний өмнө 6 дугаар зууны үед одоо Ром ялтнуудыг баавга ирвэс арслан ингээд махчин амтнгуудын торн хийж тамлан харигсаар хөнөөдөг байсан байна. Уг ялыг гүйцэтгэхийн тулд тухайн аратан амттыг бол олон хоног байдгаж өлсгөлэн байлгаж байгаа. Тухайн хүнд ямар нэгэн зэр зэвсэггүйгээр амтны торлоо ирчдэг байсан юм. Ингээд тухайн өлссөн баавга одоо юу гэдэг арслан ирвэс маань тэр хүнийг ингээд барьж иддэг байсан. Барьж иддэг. Аргагүй тэр хүн өлссөн байсан учраас одоо яаж идэх нь бол ойлгомжтой. Ингэж үүнийг ихс дээдсүүд тухайн үеийн өндөр дээд албан тушаалтууд харж тайпаад байсан. Таашаал. Мөн жирийн иргэдэд ингээд тухайн торыг ингэж тойруулах тэрийг үзүүлдэг байсан. Хэрвээ та бүхэн гинт хэрэг үйлдэх юм бол энэ яд та бүхний хүлээж байгаа гэдэг ийм мессежийг өгөх зорилготойгоор нээлттэй явуулдаг байсан байна. За мөн энэ харгис одоо энэ цаазын ялын төрөлд бол дүүшлэх энэ цаазын яд бол орсон байна. Тэгэхээр 19-с 20 дугаар зууны үед Америкийн нэгдсэн улсад одоо гинтэтгээ төрийн эсрэг гинт хэрэг үйлдэх хэрэгтийг өндөрөөс дүүшлэх амь насыг хохироод байсан. За тэд
амь насыг нь бүрлэгсэн хүмүүсээ өсвөлэн болгож годомжинд ингэж байршуулдаг байсан. Энэ бол дайсныхын зүрхийг өхөл буюу дараа нь энэ төрлийн гинт хэрэг үлдэх хүмүүсэд маш том сануулга болж ингэж үлддэг байсан. Та бүхэн ингээд санаж байвал Америк кинондор ингээд гардаг тий. Ингээд тухайн гинт хэрэг үлдсэн этгээд дүүшгээд олон нийтийн хүлээлттэй газар ингээд тавьчих. Хэрвээ чи энэ төрлийн гинт хэрэг үлдэх юм бол дараагийн хүн чи байх болшгүй гэсэн мессежийг өгөх гэсэн ийм дохио, ийм цаазын яд гүйцэтгэж байсан байгаа юм л да. За мөн энэ аимшигтай цаазын ялын төрөлд бас хоолойг нь хэрчих гэдэг энэ төрлийн юу орсон байна? Цаазын ял орсон байна. Эртний кодон болцод бол хэрэгтний хоолойг нь сахлын хотгоо эсвэл хос тэртээ утгаар огтолж дараа нь хэдийг нь цугладаг байсан. За энэ хүмүүс хүзэг өрчүүлэхэд хэрэгж одоо анх одоо зангиа зүүж ихэлсэн гэдэг яриач байд юм байна. Тэгээд ямар ч байсан нэгдсэн үндэсний байгууллагаас бол тэн байгууллагын гишүүн орнуудаас бол цаазаар авах ялыг бол одоо халддаг. Та бүхэндээ дахиад нэг мэдээлэл өгөхөд бол энэ цаазаар авах ял бол хуульчилсан авдаг гэж үзсэн учраас дэлхийн зарим улс орнууд ингээд татгалзаад байгаа. За зарим мэрсэр улсууд бол цаазаар авах ялыг бол хэвээр үлдээж байгаа. Хамгийн гол нь тухайн гинт этгээдийг цаазаар авах өдөр хоног цагийг нь ингэж хилдэггүй. Гинтэл нэг өдөр тэгээ цаазаар авах ялгийн тогтоол ингээд уншаад шүүхээс салах тогтсон бол хизээ нэгэн өдөр гинт ороод ирдэг. Тэр өдөр нь цаазаар авах ял өдрөнд байна. Энэ бас тухайн хүний сэтгэл зүгээс бэлддэг баг тийм. Тэгэхгүй хэдэн сарын хэдний өдөр чамайг цаазаар авна гэж хэлчихвэл тэр чинь тэр сэтгэл зүгээр ингээд яваад очив. Тэгэхээр нэг гинт нэг өдөр орж ирээд цаазаар авах ялыг гүйцэтгэдэг байсан байгаа. Мөн энэ аимшиг цаазаар авах ялыг ядны төрөлд бол энэ Монгол бариулах гэдэг орсон байна. За тэгэхээр манай эртний өмнө бол 907-оос 960 оны үед хятад болон зарим оронд одоо гинт хэрэгтнийг завхан зэрлүүлэхдээ хортмоогонд ингээд бариулдаг байсан байна. Могоо хор биеэр нь тархаж ухаан мэдрэлийн албан самурч улмаар маш ихээр тарчиж ингээд нас ордог байсан юм. Тиймээс ингээд хортмоогонд бол ингэж бариулж цаазаар авдаг байсан байна. За мөн энэ амьдар нь оршуулах гэдэг энэ бас одоо ингээд гарчиг нь уншихад бол нэгний хэцгийг сонсогдож байна. Эртний Ромд хэрэгтнийг амьдар нь болох оршуулах харгас боломжтой бол байсан байна. Тэд амьдар нь оршуулах хүний жижиг модон авсан тийг баг зэрэг талах уцыг өгөөд гаднаас нь тагийг нэг хатчдаг байсан байна. Ингээд тухайн гинт хэрэг үйлцэн этгээд нь энэ авсан буюу модон хайцсанд гэж байсараагаар айжмаар үлбүрч өгдөг гэсэн. Тарчилж гэсэн. Мөн 17-оос 18 дугаар зууны үед Орос улсад эр нөхөр нь нас орсон бол эхнэрийг нь хамтд нь оршуулах юм харгас бас ёс байсан гэж энэ эсний түүх судар бичгүүдэд бичигдсэн байдаг. Тэгээ номч болоод мөн дэлхийн 2 дугаар дайны үед Япон зэргүүд хятад зэргүүдийг тарчлах гэж амьдаар нь болдог байсан. За энэ мэтчлийн өнөөдөр цаазаар авах он цэрцгийн ийм цаазын ядууд байна. Тэгэхээр ямар ч үсэн зарим нэг иргэд бол Монгол улсад цаазаар авах ял байх ёстой гэж яриад байна. Иймээ өнөөдөр шүүх засаг цагдаа зэрэг бүх юм шудраг ус авилгал хэд авах эдгэсэн юм цагийг цаазаар авах юм байна. Байж болохгүй. Цаазаар авах юм байж болохгүй. Ямар нэгэн хүн хэлнэдээ цаазаар авах юм сонсоод цаазаар авахсныхын дараа тэр хүн цагаатсан байдаг. Тэр гинт тэргийг үлдээгүй бол яах вэ гэдэг асуулт сөхөгднө. Тиймээс энэ хуульчилсан албаныг бол хүмүүс бол хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг бас хэлмээр байна. За ингээд өнөөдрийн Занга аудиобукээр та бүхэндээ бас сонирхолтой байж болох мэдээлэл та бүхэндээ хүргэлээ. Хамгийн гол нь цаазаар авах ялууд маш нахуртай, маш бодтой хандсан зүйл шүү гэдгээс хэлмээр.